Ингээд ээлж нийгэм болсон бодит түүхэн явдал маань орж ирэхэд бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэнд Монголын байтугай дэлхийн түүхийг донслогсон нэгэн гоё түүхийг энгийн үг хэлгээр яриад явна. За олон юм уршгүй гол түүх рүү орохгүй бол цаг бага байгаа гэдэг. За 1206 он. За энэ үед бол их Монгол улс байгуулагдсан. За их Монгол улсыг байгуулсан хүн бол тухайн үед газар нутаг дээр эмх цэгцээ олохгүй байсан эзэн ноёдуудыг эвлэлд нэгдвэл бүгдийг эрхэндээ оруулаад эзэн хаан болчихсон Чингис хаан бол байсан. За энэ хүн бол тухайн цаг үед маш олон янз янзын цэргийн удирдагч гарамгай янз янзын хаадууд дундаас өөрийнхөө мэдлэг мэрэгжил эр зориг авахалт самбаа цэргийн техник тактикаараа бол ялгарч гарч ирж чадсан учраас их Монгол улсыг бол байгуулж чадсан. Их Монгол улс тухайн үед Азийн цээжинд бол цахиур хагалсан. Гэвч энэ бүх зүйлдээ хансангүй дараагийн довтолгоо үйлдэхийг бол бэлтгэж эхэлж ирсэн байдаг. За хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо юм а гэдгийг бол Чингис хаан бол ясмаханда шингэл ойлгочихсон байсан учраас ерөөсөө энэ дайснуудаас ихээ орохоос өмнө эзлэн төрөмгийлж эрхэндээ байлгана гэдэг бол өөрийнх нь их Монгол улсын тусгай ард ногт бол түүний оршин тогтнохын баталгаа юм байна гэдгийг бол үнэхээр ойлгочихсон байсан. Өнөөдөр дайнд бэлдэхгүй бол маргаашийн дайнд ялагдана гэдгийг маш сайн ухамсарсан дайны талбар дээр баг өссөн хүн учраас Чингис хаан иймэрхүү том төлөвлөгөөнүүдийг бол өгүүлдэх нь бол гарцаагүй. За ингээд Монгол цэрэг тэр тусмаа Монголын нүүдэлчин ард түмний дайн байлдаанд зогтсон байгаа тэр тэсвэр хатуужил хаанаас их ундарч гарсан бэ гэдгийг эргээд ухаа төнхөөд үзэхээр ерөнхийдөө нүүдэлчин амьдрал гэдэг хүний тэсвэр төвчээр чадал зориг авахалж бүх хэмээг тултлан шавхдаг учраас хар бор амьдралаас гарч ирж байгаа энэ цэргүүд ерөөсөө явж маш сайн цэргийн нэгдсэн зохион байгуулалтанд ордгийн байна гэдгийг Чингис хаан бол ойлгосон байна. За ингээд өөрийнхөө эзэнт гүрнийг цаашаа хэлхийн тулд зүүн талаараа монголчуудын хилж ирсэн зөрчин тангуу зэрэг улсуудыг устгаад Төв Азийн трансокеаны гаралтай улсууд руу довтолгоо үйлчээ гэдэг дээр санаа оноо нийлсэн. За эдгээр улсууд нь тухайн үед дагуурс эмс хүүхнүүдээрээ бүс нутагтаа гайхагдчихсэн ийм сайхан улсууд байсан. За Кедан, Хорасан гэдэг эдгээр улсуудыг эзлэн төрөмгийлж эрхэндээ оруулна гэдэг цаашдаа их Монгол улс байх уу байхгүй юу гэдгийг бас нэг том асуудал болоод байгаа нь хин хүнд бол ойлгомжтой байсан байна. За ингээ 1223 онд монголчууд баруун хязгаар Каспийн тэнгис хар тэнгисийн хойд талаар оршдог төрөг Монгол гаралтай нүүдэлчин овг аймагуудыг нэгтгэхээр ерөнхий дайн тулгаанаа эхэлсэн. За тухайн үед бол яг Чингис хаан юу гэж хэлж ирсэн бэ гэхээр нийт эсхий туурахтан ард түмнүүдийг нэгтгэн захирах тэнгэрийн зарилгаар би явж гинэ гэдэг тийм мессежийг бол тал нутаг дээр тарааж ирсэн байна. За энэ үед Персид аяндаа хийж исэн Зэв Сүбэтэ гэдэг хоёр жанжнаа дуудаад Евразийн тал руу шилжүүлсэн байдаг. За ингээд шууд дуудлагын дагуу Зэв Сүбэтэ 20,000 цэргийг өдөрдөж тэр Евразийн тал нутагт Чингис хаанаас зугтж исэн Куман, Кипчакуудын араас довтолгоон үлдэж хөөцөлдсөн байдаг. За ингээ байж итэл 1227 онд өгөөдөө өөрийнхөө эцгийг нас барсны дараа их хааны цол хэрмгийг бол хүлээж явсан. За их хааны цол хэрмгийг дагаад 100,000 морь цэргийн хүч бүхий айрам түүний мэдлэлд бол ирсэн байдаг. За ингээд өөрийнхөө цэрэг цагдаа байж бол бүх зүйлийг нөөцийг шавхаад өөрийнхөө эцгээс илүү их хэмжээний цэрэг цуг зохион байгуулж чадсан өгөөдөө үргэлжлүүлээд цэргээ 4 хуваагаад Евразийн тэр Кипчакуудыг хайх дайнд оруулсан байдаг. За ингээд Куман гэж бас яриад байгаа. Куманы удирдагч Котен гэдэг нөхөр монголчуудын дайралт болохыг мэдж байгаа учраас цаашаагаа бол зугтсан байдаг. За өөрийнхөө газар нутаг, өөрийнхөө эмс хүүхэн эд хөрөнгөө хаяад хар толгоогоо тэгээд цаашаагаа баруун тал руугаа Европ тал руугаа бол зугтаад
монголчуудын одоо дайралд ирж байна. Цаашдаа ингээд танаа улс руу довтолхно гэдэг энд тэнд яс хаяж одоо монголчуудтай алилцуулах талаар нэлээд хорыг хутгаж бижигнүүлж гүйсэн. За ингэж явж байхдаа одоо Славян дээрээс нь одоо энэ янз янзын одоо гаралтай улс төмнүүдээр орж одоо хорыг бол нэлээд сайн хутгасан боловч монголчууд энэ хүний араас бол байнгын ихэн хөөж байсан. За ингээ хөөжийнхээ хажуугаар монголчуудын бас тагнуул туршуулууд энэ хүний хажуугаар яваад яг ямар улстай, ямар хаадуудтай юу яриад яваад байгаа нь бол одоо энэ Зэв болон Сүбэтэй Өгөөдөө хааны болж ихнээс бол мултрахгүй яваад байсан гэсэн үг. Тухайн үедээ одоо Киевийн одоо Рус гэдэг нэрээрээ алдартай байсан одоо эртний викинг гаралтай Славян буюу Украинчууд одоо тухайн үед Киев ойролцоо одоо ингээд эзэнт гүрнээ байгуулчихсан сууж исэн байдаг. За нөгөө монголчуудад зутаж явж исэн Куманы удирдагч Котенч нь одоо Украинчууд дээр очиод одоо тусламжгүйсэн байдаг. За ингээд Украин болон Славян одоо Куманчуудын эвсэл нэртэй одоо цэргийн 80,000 хүнтэй том бүлэглэл армийг бол байгуулж монголчуудыг угтан зохио гэдэг тийм яриа хөөрөн дээр бол нэгдсэн байгаа. За ингээд нөгөө монголчууд нь ч яг хөө тэгээд өдөр 120-30 км цагийн одоо юу өдрийн хурдтайгаар одоо Европын тал нутагт бол давхилдаад ороод ирсэн. За энд ийм хэмжээний хүч хуралдаад хүлээж байгаа гэдгийг одоо Сүбэтэй Жанжин мэдчихсэн учраас Слав Кумийн одоо нэгдсэн одоо холимог айрамтай одоо шууд нүүрээрээ зодтолно гэдэг бол эрсдэлтэй юм байна. Тийм учраас одоо монголчуудын дайдаг урлагийн одоо янз янзын арга техникүүдийг энэ тултал ашиглая гэдэг дээр бол өөрийнхөө алдартай Жанжин цэргүүдийн генералуудтайгаа бол ярилцсан байгаа. За ингээд Сүбэтэй Жанжин өөрөө одоо толгоон сэргийлэх маягаар 2,000 морьтон цэргийг аваад 80,000 цэргийн өөдөө бол явсан байдаг. За ингээд 80,000 цэрэг бол яг монголчуудыг ороод ирэхэд нь бүсэлж явж байгаа, тогоонд оруулж аваад балбчихна гэсэн бодолтой хүлээж исэн боловч Сүбэтэй Жанжин 2,000 цэрэгтэй очиж тулалдаад тулааны явцад бол ерөнхийдөө барахгүй гэдгийг мэдээд ухарсан байна. За ингээд Слав одоо Куманчуудаас ингээд нэгдсэн холимог айран маань одоо монголчуудын араас одоо хөөцөлдөж орж ирсэн. За энэ бол яг эртний монголчуудын одоо өгөөш өгдөг арга байсан гэдгийг бол эдгээр мэдээгүй байгаа. За ингээд ерөөсөө зугтж байгаа монголчуудыг алж шатах гад ерөнхийдөө энэ Куман Славяны айрмууд бол ерөнхийдөө задарч эмгцэгцээ алдаж ерөөсөө ардаас нь бол ухаан мэдээлгүй хөөцөлдөж одоо энэ монголчуудын Тэрцмайн Сүбэтэй Жанжны толгойг тасалж ирэх гэсэн хүн асар хэмжээний алтан мөнгө өгнө гэдэг юм гарчсан байсан учраас ерөөсөө пижинэлдээд ороод ирсэн байна. За ингээ 9 өдрийн турш одоо сандарч зугтсан монголчууд одоо зогсоо зайгүй сэлгээд одоо ингээ зугтаад байсан. За тэдний араас нөгөө холимог айрмынхан хөөцөлдөө бүр ингээ цувраад 9 өдрийн турш юм урт одоо сунжилсан айран болж үлдсэн. За тэднийг одоогийн Украины Мариуполь хотын ойролцоо Калко голын иргэд хурж ирэхэд Зэв Жанжин бусад одоо өөрийнхөө үлдсэн гол хүчтэйгээ бол хүлээгээд байжсэн. За ууг нь 80,000 цэрэгтэй нүүр тулж одоо 20,000 цэрэг үдсэн бол нэлээд сандарч балбуулах байсан. Тийм учраас 9 өдрийн турш эднэрийг ингэж сонжруулж авчирсныхаа хүчинд одоо Зэв болон Сүбэтэй Жанжин одоо энэ Мариуполь хотын иргэдээр Украин болон энэ Куманчуудын армийг бут нэргсэн байна. За энэ ялалт бол Европын нутаг дэвсгэрт хийсэн монголчуудын хамгийн анхны маш том одоо зайлшгүй хийх ёстой ялалт байсан байдаг. Гэсэн ч яг хөө Тувад тэр тусмаа урд хэсгээр умард хятадыг байлдан дагуул үйл ажиллагаа маань одоо Монголын их нутаг даяар бол итвчж эхэлсэн байгаа. Гэтэл одоо Зэв Сүбэтэйгийн одоо гол хүч 6 км-ийн цаана одоо ингээ байж байгаа нь бол монголчуудад бол бас тийм таатай байгаагүй. Тийм учраас одоо хадгалж байгаа байршлаа хамгаалаад дахин үргэлжлүүлж одоо тулаан хийхгүйгээр буцаж ирээ гэдэг тийм тушаал төвөөс бол ирсэн. За ингээд Зэв Жанжны одоо удирдсан цэргүүд буцаж Монголын талд хурж ирээд Өгөөдөө хаан
одоо 1235 онд баруун зүгт дахин шинэ довтлогоо эхлүүлэх хүртэл бол одоо ингэж дайн бол одоо ингээд төр одоо хойшлогдож европчуудад бас боломж олгож ирсэн гэдэг тийм үг байдаг. За тэр Куманы Котен гэдэг удирдагчийн үед одоо украинчуудтай нэгдээд тэндээ бүгдээрээ сайхан тэ хүчийг олоод бас янз янзаар бол ирээдүйн дайнд бэлдээд одоо байж исэн гэсэн үг. За эхний ялагдалтаа эднэр бол ерөөсөө юу ягаагүй одоо маш том сургамж бол аваагүй. Ерөнхийдөө ахиж байлдана, ахиж сэргэлдэн, ахиж монголчуудыг одоо өөр өрхөнд оруулж өөрийнх нь өрхөөр өөрийг нь унгаана гэсэн тийм стратеги боловсруулаад бол бийж исэн байдаг. За ингээд өгөөтэй хаа 1235 он ч боллоо. За одоо баруун зүг эхлүүлсэн дайныг төгсгөө, Котеныг барьж алъя. Бас Котен тусалсан холбоотон болон бас бус хүмүүсийг одоо тэ нармайг нээе гэдэг тал дээр бол бүгд санаа оноо нийлээд 1235 онд одоо дараагийн том довтлогоог удирдаад эхэлсэн байгаа. За энэ довтлогоонд одоо Чингис хааны том хүү Зүчин Батыг одоо ашиглаж одоо тэ түүнд бас нэг том эрхийг өгж одоо энэ хүү баруун зүгийн одоо дайныг бол эхлүүлсэн байгаа. За энэ дайны чинь одоо Монголын түүх сударт бол одоо том ах нарын дайн гэдэг нь юу гэдэг вүлээ? Тийм нэртэй одоо дайм эхэлдэг. Ерөөсөө энэ Чингис хааны гаралтай бүх одоо айлын одоо тэ хамгийн том хөвгүүд их өвгүүдийн дайн гэдэг үл юу вэ? Би бас нэрийг мартчихад байна. Ингээд энэ дайнаа бол эхлүүлсэн байдаг. За ингээд монголчууд ижил мөрний одоо сав газраар нэвтэрч Кума, Алан, Болгарын одоо жижиг сажиг одоо бэлтгэгдсэн айрмуудыг буцоход тэгээд маш яралтайгаар одоо Киевийн Рус буюу одоо тухайн үед Орос гэж улс байгаагүй Киевийн Рус гэдэг одоо Украины Киев төвдөө жинхэнэ славян гаралтай тийм одоо улсууд байсан байна. За ингээд 1237 оны сүүлээр Оросын одоо тухайн үедээ Орос гэдэг улс чинь одоо вант улсууд ингээ 3-4 одоо вант улсууд байсан. За тэдний нэг нь болохоор Эрезаны вант гэдэг нэг том улс байсан. За энэ улсын одоо том цайз одоо өнөөгийн Эрезан хотыг бол 6 өдрийн турш бүсэлтэнд оруулаад галдан шатааж одоо элдв янз янзын одоо довтлох арга техник хэрэгжилж байгаа буулгаад авчихсан байдаг. Өнөөдөр ч гэсэн Эрезан хотын одоо ард эргээд монголчууд тэр зам Батхааны цэргүүд манай Эрезан улсыг те одоо Эрезан вант улсыг өстой юу ч үгүй бол төмөрдөж манай хөгжлийг бас сүрүүлсэн гэж бас ярьж байдаг. Одоо өөр арга байхгүй. Өнөөдөр чи довтлохгүй бол маргааш тэднэрт довтлох тиймэрхүү байсан учраас одоо энэ довтлогооныг бол үйлдсэн байгаа. За ингээд Киевийн Русын одоо тэг хяналтанд байсан хотуудыг ээлж дараалан одоо ингэж авч явсаар байгаад Киев гэдэг одоо тэ славянчуудын одоо жинхэнэ төв болсон Киевийн Рус буюу одоо славянчуудын гал голомт дээр одоо Батхааны болон монголчуудын одоо нэгдсэн айран бол хурж бол очисон. За ингээ 9 өдрийн турш өнөөдрийн Киев хотыг одоо бүслэж 1240 оны сүүлээр бол ерөнхийдөө бүрэн буулгаж одоо эзэлж авсан. За монголчууд бол өөрийнхөө одоо олзолсон одоо улс тэ хотуудынхаа ард ирэг дундаас цэргийн одоо техниктэй боловсролтой барилга одоо янз янзын зүйлийг хийдэг хүмүүсийг ерөнхийдөө инженерийн хүмүүсийг амьд үлдээж дараагийнхаа аян дайн байлдааны үндэс суурь болгож эрдэм мэдлэгтэй зоригтой хүмүүсийг ихээхэн урамшуулж нааш чааш нь одоо тэ маневрлж ингэж энэ тэнд фронт руу зөөдөг байсан байгаа. Ерөнхийдөө баруун талын аян дайнд одоо зөвхөн ингэж яагаад байсан юм биш. Тэр Персийг эзлэх одоо Чингис хаан өөрийнхөө дагуулж явж исэн цэргүүдийн дунд одоо өчнөө болон Хятад одоо янз янзын Солонгос, Япон одоо хүмүүс явж исэн тийм түүхэн баримт гэдэг. Тэд нэр бүгд өөр өөрсдийн одоо тэ хоол идэг одоо тэ оёдол одоо сум хэрэгсэл хийдэг гэх мэт ингэ төрөл бүрийн тийм одоо үндэстэн яснуудыг нэгтгэж их Монгол улсын үед бол явж исэн. Яг энэтэй адилхан Европт очисон одоо монголчууд шатамхай шингэн бодис дайр газрын тос гэх мэт янз янзын зүйлийг одоо ашиглаж одоо Украины Киев хот руу бол довтлогоо үүдэж 9 хоногийн дотор бол эзэлсэн байгаа. За ингээд 9 хоногийн дотор эзлээд авахд бол энэ хотыг эзэлсэн техник бол Европод анх удаа туршигдсан Европын одоо дайн байлдааны түүхэнд болсон маш том одоо юу гэх юм те цагаан толгой эхлэл болох хэмжээний тийм одоо
зүйл бол болсон. За ийм довтлогоо юм одоо болно гэдгийг бол европчууд бол төсөөлөөгүй. Кивийг одоо 9 хоногийн дотор эзэлсэн одоо энэ их Монгол улсын түүх бол өнөөдөр ч гэсэн одоо дэлхийн цэрэг дайны одоо судлалын хамгийн том бас унших, харах, судлах тийм судлагдсан болчиход байгаа. За хойд хөршүүд чинь кивийг яадаг вүлээ? Хэд хоногийн дотор эзэлнэ нэлээ. Бас нэг дайн эхлүүлээд 22 онд одоо дайн эхлүүлээд одоо ингээд бараг 3 дахь жил рүү ороод ингээд одоо балраад явж байна. За монголчууд бол тэгээгүй 9 хоногийн дотор одоо тэр айхтар бэлтгэгдсэн хотыг бол эзэлж явсан. Ер нь Киев хотыг эзлэхэд бол тийм амархан биш. Яаж ч утсан. Өмнөд талаараа болон хойд талаараа том мөрнүүдтэй тэгээ газар нутаг нам гарахыг морь зэрэг болон танк янз янзын юм явахад аягүй хэцүү тийм газар өөрөө байрлчихсан. Тэгээд энэ хотыг бол ямар ч 9 хоногийн дотор монголчууд эзэлж байсан байдаг. За ингээд дайн тулаанч үргэлжлээд явж ийлээ. Тухайн үеийн монголчуудын эзлэн түрэмгийллтийг одоо Европын янз янзын их сурвалжуудад түүхч гэрчүүдийн одоо бичиж үлдээснээр бол монголчууд ирсэн газар эрэгтэй хүн боссоогоор шийхийг бол зөвшөөрдөг байсан гэж. Ерөөсөө ир юм ялгаа байхгүй бүгд одоо ингэж явган сууж шийх ёстой. Монголчууд өөрсдөө боссоогоор шийдэг юм боссоо монгол хүмүүс бол байсан байдаг. За ингээд команчууд гэдэг нөгөө нэг зүхтаад алга болчихсон одоо нүүдэлчин гаралтай хүмүүс одоо Чингис хаан болон Өгөөтэй хаантай бүр эртний тооцоотой нөхдүүд бол яг энэ аян дайны үеэр бол 100 гаруй мянган хүн бол алдсан. За ингээд монголчууд одоо үгсэн дайсан болгоныхоо одоо чихүүдийг одоо ингэж огтолж авдаг, тэрийг шуудалаад мориндоо ганцаглаад явдаг байсан. За энэ яаж байгаа юм гэхээр оройд одоо нөгөө нэгдсэн тоо бүх юмаа гаргахад одоо өөрийнхөө алдаа дутагдлыг дүгнэхэд одоо хэрэгтэй болдог нэгтлэн бодох бас тэр үеийн бас нэг тийм одоо юу гэх юм бас нэг тактик байсан. За ингээд Котен бол яг Сүбэтэй одоо тэр зэв энтрээс зүхтаад одоо наач хаашаа бас ахиж ингэж явсаар байгаад Унгарын хаан 4-р байлаа тэр гүгээд очсон. За ингээд Батхан одоо өмнөд Украин дахь баазаас одоо энэ Куманы одоо зогтож байгаа дөрвөгчдийг одоо хүлээлгэж өгөө гэдэг одоо шаардлагыг тухайн үеийн одоо Унгарын хаан Байлад бол хүргүүлсэн. За тэгсэн чинь нөгөө хэд нь одоо юу гэдгийг Куманы Котен хааныг өөрийнх нь одоо цэрэг жанжидтай нь одоо үлгийдэн авч хоолож унтлаад одоо тэгээд ингээ ерөнхийдөө цэрэглэж зэвсэглээд монголчуудын зэрэгс төрхих гээд байгаа байдал ажиглагдсан. Гэтэл одоо энэ зовлонгийн шалтгаан болсон Кумен Котеныг одоо өмгөөлж хамгаалж исэн украинчууд ямархуу одоо зовлон зүтгүүрийг амссан бэ гэдгийг Унгарын хаан бол ойлгоогүй. За тэр тусмаа Батхан бол маш ойлгомжтой захиа бичсэн байдаг. За Куман тэр тусмаа Котен гэдэг хаан бол өөрийн гэсэн орон гэргүй, эзэнт гүрэнгүү, эмс хүүхэнгүү, эд хөрөнгөө ядарч байгаа хулгайч одоо ийш тийшээ зүхтаад явхад бол их амархан. Харин Байла чиний их орон эмс хүүхэн эзэнт гүрэн бол одоо ингээ суурим Унгар нутагтай байж идэг. Чи наанасаа болж одоо хаашаа зүхтах юм? Чи өөрийнхөө орноос одоо хулгайчаасаа бол зүхтаад энэ тэрүүгээр одоо Котены амьдралыг туулмаар байна уу? Тэгмээргүй бол хулгайчаа хурдан гаргаад өгөө гэдэг тийм шаардлагыг бол тавьсан байдаг. За тэнгүүд Байла хаан бол яг Батыг бол айлгаж сүрдүүлж элдвэр бол айхтар яагаагүй. Гэхдээ Куманчуудад хамгаалт өгөөд Куманчуудыг бас хайрлан энэрч одоо янз янзын аргаар өөгшүүлж яагаад Төв Европын одоо нөхдүүдээс одоо хүч аваад эднэрийнхээ буйнаар одоо энэ Батхааны буцаад түрэг хөөнө гэсэн тийм давхар бодол санаа бол байсан байгаа. Гэтэл Куманчууд нь одоо Унгөрчүүдийн дунд яваад очсон ойролцоогоор 40 мянган Куманчууд гэдэг. 40 мянган Куманчууд одоо Унгөрт хорогдож явах үедээ одоо католик шашинтай байгаа Унгөрчуудтай бол зөрчилдөж гисэн байна. Унгөрчууд болохоор юу гэж бодсон бэ гэхээр Украинчууд энэ Куманчуудыг одоо өмгөөлөн хамгаалаад монголчуудын элдний үзүүрт нэлээд сүйдлээ. Бид нарыг одоо энэ нүүдэлчин Куманчуудыг ингэж өмөөрөөд эндээ ингээ байлгадаг шаардлага алга хүнд нь өгөөд өөртөө мөрөөрөө амьдрья гэдэг тийм санаа оног Байла хаанд бол ард иргэдэн гаргаж ирсэн. Тэр зам Байла хааныг эсэргүүцдэг янз янзын тийм нууц одоо эвслүүд бий болсон байсан. Тэднэр болохоор энэ дээр нь дөрөөлөө төрийн эргэлт хийх гэдээсэн. Гэтэл одоо Байла хаан энэ бүх зүйлүүдээс мэдэрч байгаа учраас Куманчуудаа одоо ашиглаж
европчуудаас тусламж авахаас гадна өөрийг нь эсрэг гүйцэтгэх бүлэглүүдийг энүүгээр дамжуулаад бас устгаад хэмжээлшгүй одоо эрхээ үргэлжлүүлэн хэдэн үеэрээ явъя гэдэг тийм бас давхар тактикуудыг бол одоо хийгээд байсан. Гэхдээ Унгарын ард түмэн монголчуудын одоо энэ ирж байгаа уур хилэн, алан хядан, элдв янз янзын зүйлийг бол сонсч исэн учраас маш ихээр бол одоо айж исэн. За гэвчиг Бэлэн хаан одоо Унгарын бусад муж одоо тэ улсуудаас ирэх тэр найдлага одоо тэр довтолгоонд туслах цэрэг зэвсгийн хүчинд найдаад Бат хааны одоо удаа дараагийн анхааруулгыг бол үл тоогоод байсан. Цаг хугацаа яваад байдаг Унгар улсын хувь заяа хутганы ирэн дээр ирчээд байхад Бэлэн хаан ариун Ромын 2-р Фридрих хаанд одоо цэрэг оруулаад ирээч. Одоо Унгар улсыг хамгаалаад өгөөч. Одоо монголчууд нүүдэлчүүд манай хаяанд байна гэдэг тийм одоо гуйлтыг хийсэн. За тэнгууд ариун Ромоос олигтой тийм хариу ирэхгүй байсан учраас бүр арга ядаад эсвэл бид нэр танаа одоо ийм хараад улс болёо. Тэг ямар ч байсан та цэрэг зуугаа оруулаад би өөрийнхөө эрхийг та бүхэнд шилжүүлээд өгье. Унгар гэдэг улс хүүдэх гэдэг нь Унгар унах юм бол Европ унаа шүү энэ гэдэг янз янзын зүйлийг бол одоо хэлсэн. За 2-р Фридрих болохоор Бэлагийн одоо тусламжийг хүсэхэд бол шууд татгалцсан. За тэр 2-р Фридрих хааны одоо өөрийнх нь үзлээр бол одоо харж байгаа өнцгөр бол хатуу нуруулаг ийм хүчирхэг одоо эр зоригтой дайчин одоо энэ цахилгаан дан хийдэг монголчуудыг бол одоо басч болохгүй эднэртэй айлхаар ивэр одоо асуудлаа шийдээ гэдэг тийм санаа оноо хийсэн. За Бэла одоо ингээд энэ хаанаас одоо олигтой тусламж авч чадаагүй учраас одоо Паплам одоо тухайн үед 9-р Григорийг байсан. Тэгээд Григори дээр очиод бол гуйдаг. За Унгар унах юм бол Европ унаа шүү гэдэг янз янзаар хийсэн. Ромын Паплам бол яг хуу монголчуудын эсрэг жижигхэн тийм загалмайтны аян дайн өрнүүлье гэдэг тийм шийдэлд бол хүрсэн. За гэвчиг Бэлагийн одоо хүлээж ийсэн шиг тийм их хэмжээний одоо загалмайтны цэргүүдийг бол цуглуулж чадаагүй учраас Бэлэн хаан бол эргэж Унгартаа ирсэн. За ингэж ирэнгүүтээ одоо тухайн үеийн одоо Польшийн 2-дугаар Генрих гэж одоо хаан байсан. Тэр хүнд одоо яг энэ хоёр бол үеэлүүд тэгээд ингээд хамтарч одоо монголчуудын эсрэг тэмцээ эднэрийг зогсооё гэдэг тийм одоо шаардлагыг бол хөрвүүлсэн. За ингээд Польшийн одоо 2-дугаар Генрих хаан бол бас зөвшөөрсөн. За энэ үгийг бол одоо биелүүлэе гэсэн. Ингээд яг худлаа Европын тухайн үеийн одоо рицарууд болсон хүнд морд цэргүүд Польшууд одоо Унгарууд ямар нэгэн жижигхэн эвслийг бас байгуулад монголчуудаас тэмцэе гэдэг санааг бол үлсэн. Тэр тусмаа одоо Польшийн нутгаас Украины хойгуур одоо довтолгоон үлдэх юм бол өмнөд талаар байрласан одоо Монголын цэргүүд хойшоо татагдаад Унгар улс хой талаас одоо аврагдах юм байна гэдэг тийм ерөнхий тактик гаргасан. За энэ тактикийг бол одоо Зэв Сүбэтэ Жанжингууд мэдэрсэн учраас Монголын их цэргийг 3 анги болгож хуваасан байдаг. За ингээ хуваагаад нэг чиглэлийн цэргүүдээ бол одоо ингээ хойшоо Польшийн зүг рүү явуулсан байдаг. За ингээд 20 мянган монголчуудаас бүрдсэн эхний одоо багна гэж бас ярьдаг. Эхний одоо цэрэг Польшийн өмнөд нутгийг гатлаад 1241 оны 4-р сарын 9-нд 2-дугаар Генригийн цуглуулсан нэгдсэн нэг тийм айрамтай бол одоо ухтаж байлдахаар орж ирсэн. За энэ үед бол яг Польшууд, Моравчууд, Темплар энтер гэдэг янз янзын нөхдүүдийг бол одоо ингээд нэгтгэж гисэн тулаанд бол бидчихсэн. За тулдаан одоогийн Лигница гэдэг хот. Дээр үед бол яг Лигниц гэдэг нэртэй байсан. За ингээ Польшийн өмнөд хэсэгт оршдог одоо Лигница хотын гадна одоо тулаан болох нь ерөнхийдөө ойлгомжтой болчихсон байсан. Яг 2-дугаар Генриг гэдэг Польшийн хааны цуглуулсан цэргүүдээр нэмэгдээд Францын Блүү Германы одоо рицарууд бас ирж яваа тийм мэдээ бол авагдсан байдаг. За энэ нөхдүүд ирэх юм бол ерөнхийдөө дайн тулаан нэлээд сунжиж зовооно гэдгийг мэдсэн учраас дайснууд бүгд нэгтгэхээс өмнө урьдчилж одоо энэ том тулааныг Лигницийн хотын гадаа одоо хийхээр бол монголчуудад төлөвлөж маш хурдан бол энд хүрэлцэж ирсэн байдаг. За туг далбаа, эсгэрэх сум одоо янз янзын утаа түүмэр элдв зүйлээр бие биендээ мэдээ өгүүлцэж авалцдаг одоо энэ
байлдааны туршлага бол одоо монголчуудыг хамгийн бас тийм голлох зүйл байсан харилцаа холбоо. Ямар нэгэн дайн тулдаанд хоорондын холбоо, харилцаа, найруулга байхгүй бол одоо хичнээн мянган хүнтэй арин байгаа ч одоо эмх замбраагүй зүгээр овоорсон хүний одоо үл ойлгогдох тийм нэгдэл болдог. Тийм учраас монголчууд одоо энэ бүх зүйлийг мэдж байгаа учраас хоёрдугаар Генри хааны одоо цуглуулсан одоо цэргүүдийн чиг баримжааг алдагдуулсан маш том тийм загварчилсан тоглолтуудыг театрчилсан үзүүлбэрүүдийг бол үзүүлсэн байдаг. За ухрах, зүхтах, одоо эргэж босгах, тойрч гарах энэ төр янз янзын тийм аргуудыг бол гаргаж ирсэн байдаг. За ингээд удаад тулаан эхэлсэн байж их үед одоо ингээд тулааны талбар дээр гинт өтгөн хар утаа манараад одоо янз янзын галт төмөр бол одоо гарч ирсэн. За энэ нь юу гэсэн үг гэхээр одоо тухайн үед монголчууд хятадаас авчирсан газрын тусыг одоо тулааны талбарт одоо хасааж өтгөн хэмжээний хар утаа гаргасан. За энэ нь болохоор одоо дайн байлдааны найруулгыг хийж исэн одоо Польшийн том дарга нарын одоо хамаг одоо найруулга маневрыг алдагдуулсан байдаг. За ингээд өтгөн хар утаанд орцсон байсан одоо хүнд морин цэргүүд одоо зүг чигээ алдаад бужигнжаах үед нь одоо явган цэргүүд нь бол ерөнхийдөө суларцсан байсан. Ямар ч хамгаалтгүй. Яг энэ үед нь одоо хөнгөн одоо морьт монгол цэргүүд одоо тэр цэргүүд рүү ойртож холын зайнаас зайндаа оруулж агаад одоо хөнгөн харваач нар нь бол харваад Польшийн цэргүүдийг бол нэлээх унагж исэн. За ингээд яг дайсныхаа ард талаар зүрхэнд ташаа нь одоо маш том дотолгоор хийлсэн учраас одоо монголчууд яг энэ тулдаанд лигницийг авах том тулдаанд бол ялд байгуулаа зогсохгүй монголчуудын эсрэг одоо нэгдсэн 2 дугаар Генри хааныг одоо хамгаалтынхаа хамт унгаж төөрөгдүүлж түүний амь насыг одоо хөнөөж толгойг нь таслаж одоо жадны өвчөрт өлгөж одоо ингэж Польшийн нутаг дэвсгэр дээгүүр бол аядан дайны үргэлжлүүлж ирсэн байдаг. За Генри хааны толгойг бол жадны өвчөрт 7 хоног одоо зоочоод явж исэн тийм түүхэн баримт байдаг. Тэгэхээр энэ түүхийг сонсохоор нэг Арслангийн түүх бас санагддаг. Өрсөлдөгчийн толгойг таслаад амандаа 14 хоног зуугаад сүүлдээ бүр өтөөд бүр ингээд амар болцсон байхад нь ингээд хайж исэн тийм айхтар түүхтэй ерөөхдөө төстэй санагдаж байна. Тэгэхээр монголчуудын түүх бол ерөөхдөө Арслангийн түүхтэй нэлээд дөхөв болоод ирж байгаа тийм мэдрэмж төрж байна. За ингээд яг энэ үед ингээд 2 дугаар Генри хаан үхээд алга болонгууд одоо түүнтэй хамт нэгдсэн байсан Богемийн хаант гэж нэг жижигхэн улс байсан. Тэр хааны улс одоо шууд өөрийнхөө цэргийг аваад одоо шууд зүхтаад одоо өөрийнхөө нутаг дэвсгэр рүү явсан. За ингээд мэдээж Лигницийн талд одоо Польшийн нэгдсэн айрам тэр зам Европын нэгдсэн айрам унчсан учраас одоо дараагийн жижиг хотууд одоо маш амархан унна гэдэг нь ойлгомжтой болчихсон байсан. За ингээд Европын нэгдсэн улсуудын цэргүүд одоо энд ингэж алуулж хадуулаад дуусангууд одоо үлдсэн амьд үлдсэн цэргүүд нь өөрсдийнхөө эзэнт гүрэн улс вант улс руу бүгд одоо сүүлээ хавчаад зугцсан. Ягаад гэхээр хүний нутгийг хамгаалах гэсэн биш одоо өөрсдөө том аюулд орууллаа. Монголчуудыг хэтэрхий баслаа гэдгээ мэдээд бол ингээд буцаа явсан. Яг энэ Лигницийн тулдаан дээр монголчууд одоо тэр хүнд морин цэргийг устгах маш том одоо алдартай туршилтуудыг бол хийсэн гэж үздэг. За жишээ нь ярихад бол одоо хүнд морь цэргийг одоо маш одоо ихээр хөнгөн морьтой цэрэг дагуулж тавьгаад ядраагаад морийг нь сулдааж байгаа. Тэгээд унагдаг. За ингээ унангуут одоо хүнд морин цэрэг чинь өөрөө хүнээр өргүүлж 4-5 хүнээр өргүүлж босдог учраас монголчуудыг буцаад ирэхэд морин жунчсан хүнд морин цэрэг нь ч өөрөө хэвтчихсэн нөгөө нэг Европын алдартай эрицаарууд нь төмөр одоо тийм сав шиг юм дотор хэвтчихийдэг гэсэн босч чадахгүй. За ингээд хэвтэж байгаа цэрэг дээр хурж ирээд явах та шууд завсраар нь хүзүүрүүн ч юм уу зүрхрүүн ч юм уу жадлаа тэгээд ингээд алчдаг гэсэн. Тэгэхээр энэ хүнд морин цэрэг гэдэг бол яг юм өөдөөдөөс харсан тулдаанд бол ашигтай. Харин монголчуудад тулдахад бол хамгийн ашиггүй хэрэггүй зүйлүүд юм байна гэдгийг л ойлгосон байна. За ингээд Байлан хаач бол яг хамгийн найдаж ирсэн хүн одоо ингээд хүчлээ. Одоо яад юм билээ энэ төр гэдээ бод өөрөө зүхтах гад нөгөө нэг оргнуулсан хулгайчаагаа дагуулад өөрөө бас нэг хулгайч болоод зүхтах тиймэрхүү үйл ажиллагаанд орох одоо тийм хэцүү байдалд орсон. Ягаад тэгэхээр одоо энэ Польшид монголчууд одоо ялд байгуулсны дараа үлдсэн 2 одоо айрам нь Унгарын хойд талаас бол довтолгоо хийгээ ороод ирсэн. За энэ довтолгоонуудыг бол Бат хаан өөрөө өдөөж орж ирж исэн байгаа.
За одоогийн Унгарын мөнхий гэдэг энэ газрын ойролцоо унгарчуудын нэгдсэн том хүчийг бут нэр гэж 1241 оны 4 сарын 11-нд бол яалт байгуулсан. За энэ нь болохоор ерөнхийдөө маш харгис хэрцгий тийм хүч шаардсан маневр тулаан байлдаан болсон. За ямар ч байсан монголчууд дайснуудыгаа морин дээрээс бүсэлж олзоо ингэж байнгын хумсаар байгаа, тогоонд оруулсаар байгаад тэгээ Унгарын армийг хэдэн талаас нь 48 цагийн турш нойр авахуулахгүй байсаар байгаад ингэж унгаасан амар том тулдаан болсон. За энэ нь бол яг Батхаанд бол хангалттай хугацаа болсон учраас унгарчууд 10,000 хүнээ бол энэ тулдаанд бол алдсан байгаа. За монголчууд тухайн үед 9 уут 9 шуудай Унгар цэргийн чихний тасархайг бол ингээд мориндоо ганцаглаад явж исэн гэдэг тийм түүхийн баримтууд бол үлдсэн байдаг. Тэгэхээр Бэла хаан бол ерөөсөө шууд зүхтаад алга болсон. Куманчууд бол бас өөрсдийнх нь замыг хөөгөөд ингээд зүхтаад алга болчихсон. Тэгэхээр Муу хаанаас болж Муу хааны шийдвэрээс болж Унгарын ард түмэн тийм айхтар аюултай дайсны гарын шүүс болох ийм гонигтай ийм түүхийг хэлж байгаа. За ингээд Куманы Хотын хаан чинь өөрийнхөө цэрэг цагдаагийн хамт одоогийн Австри улсын чиг рүү бол ингээд зүхтаад алга болчихсон. За ингээд Австри орсон дараа нь Хорват, Серб, Албанаар дамжаад ерөнхийдөө ерөөсөө зогсолтгүй ингээд явсаар гад энэ Куманы Хотын хаан бол монголчуудаас айж амьдсан. Гэтэл энэ Куманы энэ Хотын хааныг дагуулж явж исэн өмөрч хамгаалж хооллож ундалж асар тойголж исэн эзэнт гүрэн бант улсууд ээлж дараагаар ингэж унж исэн юм муу ёртой харагдсан тийм хаан байсан байдаг. За тэгээ энэ хүний араас монголчууд нэхэл дагал болж байгаа нь яг нэг талын бас геополитик болон цэрэг армигийн тактиктай бас холбоотой. Мэдээж нэг иймэрхүү хүн ингээд араас нь хөөгөөд явж явах замдаа бусад улсуудыг эзлэх бас том шалтгаан, завшаан, бас шанс гарч ирж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Мөн монголчуудтай дайсагнасан хинч байсан, хаашаач явсан нуугдах газаргүй шүү гэдгийг ойлгуулах гэсэн маш том философи бас давхар яваад байгаамаа. За ингээд өнөөдрийн оруулж байгаа түүх маань 30 гаруй минут болцсон байгаа учраас хэтэрхий урт сунжирсан болохгүй тулд part 1 болгоод өнөөдрийн бичлэгээ дуусгаад маргаашнаас part 2 болгоод ингээд унгарчуудтай хэрхэн тулалдсан цаашаага яасан ийсэн нарийн ширийн тухай түүхүүдийг үргэлжлүүлээд оруулаад явъя. За ингээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сэтгэлчин хүрсэн бол цай кофений хандив өргөж болно. Тэгээд та бүхнийхээ өргөж байгаа хандив тусламжийг байнга авч байгаа, баярлж байгаа. Тэгээд зүв зарцуулж байгаа цаашдынхаа уран бүтээлийг асар их урам зоригтойгоор хийдэг шүү гэдэг энэ бичлэгнийхаа төгсгөл та бүхэндээ оруулъя. За ингээд ээлжид нэгэн гоё түүх маань орж дуслаа. Тэгээд цаашдаа гоё түүх маань араасаа орж ирнэ. Та бүхэн орж хараад ойрхон байж байгаарай.